Сайн бацгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань ээлж дугаараа уламжлалсараа The Corporate зочд буудлын The Chairman ресторанаас хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний маш их хүндэлж явдаг хөгжимчин, за төгөлдөр уурч, багш, Монгол Улсын гавьяа жүжигчин, Сангид Оржийн Саян цэцэг гихч маань урилгыг минь хүлээж авсан. Тэгээд өнөөдөр надтай 5 үг солихгой сууж байна. Саягчаа танд маш их баярлалаа урилгыг минь авсанд. За бас өрсөнд маш их баярлалаа. Та сайхан аварчж байна уу? Нилээ их завгүй байсан, хагас бүтцөөдрөгүй ажилдаг. Тэгээ зав гаргасан дахиад баярлалаа. За тий хавар болоор одоо завгүй л болно шүү дээ. Хурдан зүүн амрахынхаа өмнө тэгэл одоо шалгаж шүүлэг гээл тий. За таны сургалт хувийн тэгээ консерваторийн ажил маань сайн уу? За дайжгүй дээ. Тэгэл хүүхдүүд зүтгэл бид нар ч одоо тэмцээн бэлдээл одоо ч бас бэлдээл ер нь зогсохгүй л ажиллаж. Тэмцээн гэснээс би таныг ингээд олон жил бас сошиал дээр найз болцсон явж байгаа. Тэгээ таны ингээд мэдээнүүдийг харахаар та өсвөр үеийн дайлангуй өсвөр үеийн насны хүүхдүүдийг авч олон улсын фестивал, за дотоодын фестивал, аавынхаа нэрэмжид одоо уралдаанд бас бүгдийн сойж морь сойж байгаа юм шиг л авч явдаг. Тэгээд хүүхдүүд маань ер нь одоо тань дээр хэрэг хамрагддээ. Ер нь одоо таны үеийг бодвол за 80-90-ад оныг яри тий. 80-90-ад оныхыг бодвол манай одоо орчин цагийн 21-р зууны ингээд залуучууд маань яг тасалтаагүй байгаа юу? Одоо яг ховортцсон байна уу? За яг харьцуулахад бол аюу өөрмөцөлтэй, аюу ялгаатай. 80-90-ад онд чинь залуучууд одоо сошиал социализм гэдэг ярьчаар бид нар ч одоо аюу хөгшин болчих гээд байгаа шүү дээ тий. Бид нар ч өөр цагт байсан. Энийг бас ойлгох хэрэгтэй. Одоо 21-р зуун гэдэг чинь ятгатай наан хүүхдүүд гэхэд 5 6 таад 1-р ангид орж шүү. Тэгэхэд би 5 6 настай байхдаа төгөлдөр тоглож исэн ч гэсэн би цэцэрлэгийн ахлах ангид байсан тий. Яг өсөг яг айлаасаа л болно л доо. Би бол ном ингээ өсгөлж уншаад эхэлсэн нөгөө нэг хөгжмөө тоглоод эхлэнгүүд чинь бас өсгөө ингээд ээж аав нөгөө гэрийн том болохоор анхныхаа охиндоо бараг л зүгээр хамуу юм зааж өгөөл те бүх юм зориул. Ер нь одоо ч гэсэн бас тийм байдаг те. Тэгэхээр ялгаа айгүй том байгаа. Гэхдээ би бол одооний хүүхдүүдийн одоо бүр 1-р анги 2-р анги хүүхдүүдийг бол гайхдаг ш. Их ухаантай. Их потенциалтай те ингээд сургалтын систем ч гэсэн бас их өндөр болсон байлээ те. Тэгээд яг одоо боломж ихтэй юм хогтд одоо яг нөгөө л миний ярьдаг хөдөлмөр төвчээр хэрэгэл зүтгэл одоо ингээл аав ээжийн дэмжлэг тэр л байхад бол ерөөсөө хөгжимчин бол хөгжимчин одоо яг математикч бол математикч иймч бол ерөөс бүх мэрэгжлийг ингээд дах чадвартай ийм хүүхдүүд гарч ийн гэж бодож бүр тэр байтугай 2 3 мэрэгчлээ болох тийм потенциалтай хүүхдүүд өсөж эхэлж байна. Яг миний нэг санаа зовоодсэн зүйл одоо хэд их цахимжаад дэлхий чи өөрөө ингээд бүр хэд их смарт болоод тий. Тэгэхээр энэ нөгөө нарийн андин за би үүн дотор одоо манай Монголын уламжлалт соёл урлаг за энэ сонгодог дайлангуй одоо уран бүтээл соёлын том салбарууд маань бас жоохон гээгдчих болоо 2 дугаар байран дээр тавигдчих болоо гэж санаад байд зовоод байгаа юм л та. Тий яг үнэ. Одоо 80-90-ад онд бол сонгодог хөгжим үндэсний хөгжим хоёр ерөнхийдөө нэг юм төвшөнд байсан. Яг бол одоо би ингээд төрийн концертанд орж байхад одоо нэртэй сайхан хөгжимчин одоо тий урлын усуудаа хацталдаа би ингээд олон төрийн концертанд орж байхад тэр үед бол ингээд төрийн концерт нь яг ингээд бүх юмыг тэгшилж ингэж хийдэг. Яг сонгодог бол бүр төгөлдөр уур хийл гэж бүр заавал гоцлоор оруулаад хүүхэд байна уу том хүн байна уу яг л сайн гэсэн чанартай тэр сайхан номруудыг ардын дуужийн чуулгач гэдэг юм уу тий ингээд үлдээн дууч байна сопрано урт насан гуйж гэдэг юм балет оюун гуйж гэдэг юм уу бүр ингээд хэдэн байнгын их чадaltaа тэр чинь бас гадаадад бас үнэлэгдсэн баталгаажсан ийм сайхан жүжигчдэр ингээд дандаа төрийн концертаа хийгээд одоо арай үнэн гэх юм уу би бол тэрийг үнэн бодтоор хардаг. Өнөөдөр бол надад бол илүү шоу тий одоо хүмүүсийн амьдрал арай одоо хитрхи их одоо энэ телевиз утас сэдэр хөгжөөд илүү хөнгөн амьдрал руу орсон юм уу гэж бодож байна. Тэгэхээр угаасаа ганцхан Монгол биш дэлхий тийм болсон. Техник хөгжиж байна. Одоо бүр утас бол гүйцэтгэхгүй шүү дээ. Одоо 16 гарлаа гэсэн чи одоо бараг 17 тон ингээл гарлаа гээл тий одоо юу гэдэг машин ч гэсэн айгүй хурцтай явж байна. За тэгэл
одоо телевиз ирэхэд хичнээн канал гарч ийн. Ингээд ярих юм бол одоо бид нар нэг хоорондоо ярихад зөндөл юм байдаг. Их өөрчлөгдөж байна. Хүүхдүүд сатаарах зүйл ихтэй болцсон тий. Хүүхдүүд садарах зүйл ихтэй болсон. Гэхдээ зөв садарах юмнууд нэг цөөхөн бас. Бидэрт бол садарах юм байхгүй ч гэсэн бид нар ном их уншдаг байсан. Эцэг тарина. Тэ одоо хүүхдийн цуслангийн амралт гээл ээж автаа хүртэл амралтанд гэр бүлээрээ явдаг. Тэр гоё гэр бүлсэг. Тэр нийгэм тийм байсан тэр үедтэй ганц монголч биш. Одоо би ингээд барууны орнуудаар яваад найзрахаа ээж аав нартай ингээ сайхан яриахаар ер нь л адилхан байсан. Ганцхан нэр нь өөр социализм, капитализм. Яг хөө тэгтээ бас нэг систем нь арай өөр. Тэнд ирэх одоо юу гэдгийг эрхийнх нь асуудал арай өөр, эрх чөлөөтэй хүмүүс бид нар бол жоохон даргыгаас амьдралын хэм маяг бол адилхан сонсох арай хүндлэл гэх юм уу би бол тэрийг бас муугар боддоо шүү дээ. Хүндлэлтэй гэдэг юм уу те. Тэгэхээр ийм ялгаанууд байна. Тэгээд мэдээж ингээд хичээл заахад бол мэдээж бас жоохон хүндрэл байна. Хүүхдүүд анхаарал төвлөрч өгөхгүй тий. Зах хэмжээний бас та тиймэрхүү юм ин бас сайн судалж суралцахгүй бол ядчих та сажуугаар мод бас хүүхдүүд тий шүү дээ. Одоо ингээл өргөн өмд өмсөх хэрэгтэй би ч өргөн өмдөө өмсөөл явж тий. Гэтэл хүүхдүүд тэр нүүрний будал төрч солонгосоос орж ирж байна. Бид нар бол талент хардггүй байсан тий. Одоо сургууль дээр нүүр хамаа будаж болохгүй тэр ч байтугай би бас Москвад ингээд дунд сургууль сурж байхдаа эмэгч зүүж болохгүй, бүр джинс өмсөж болохгүй, бүр тэгэж задгаа тавьж болохгүй. Хүүхэд бол хүүхэд одоо юу гэдгийг яг л одоо эмэгтэй хүн бол юбхөө өмсөн ч палажа өмсөн ч гэдэг тийм. Тэгээд ийм өөр нийгэм л яваад байна л да тийм. Одоо бол сургуульд бол бараг л дуртай юм нэг хэсгээс ч одоо ашгүй бас гоё форм оронтой бас болоод дөрөв төвцтэй тийм дөрөв төвцтэй. Та яг дунд сургуульд угаасаа та багасаа хөгжмийн хичээлээр явцсан хүн Москвад төгссөн тий яг консерваторио. Тий 1-8 дугаар ангид Улаанбаатарын одоо тэр үед хөгжим мөчөд дунд сургууль гэж байсан. Тэгээд Москвагийн манай тэр үед манай сургууль Чайковскийн нэрэмжтэй консерваторийн дэрэгдэх Чайковскийн дунд сургуульд одоо л академи гэж ирж байгаа. Тэр үед одоо манай монголоор Темс гэх юм уу да нөгөө 9-12 дугаар анги сурдаг тийм. Тэгээд тэндээс ингээд бид нар шеф харьцаатай байсан. Тэгээд 2 жил болоод ингээд тэндээс захирал юм ингээд багш нар ирээд хүүхэд авдаг. Тэгээд яг тэр жил миний 8 дугаар анги төгсөөд шалгалтанд тэнцээд ер нь бол ганцаараа шалгагдаж явж байсан. Тэгээд яг тэр намайг шалгаж авсан багш маань өөр дээр аваад тэгээд хичээл ангийн одоо захирал ирээд тэгээд яг тэгж шалгаж авсан гоё нэр төртөө явах чинь бас хүүхэд айгүй одоо би бол айгүй юм хариуцлах гэдэг юм амар мэдэрчсэн. Ягаад бол одоо би чинь бараг л өндөг шарч чадахгүй өдөржингөө л одоо нөө дүүнэрээ давтуулдаг өөрөө давтна. Одоо яг ээжтэй цай чана ээж аа хоёр мөр бол надаар өстө хоол илгдэггүй те гар хүлээ шатаа чинь нэг чинь чи хөгжимч болох ч байгаа бол хамаг цагаа одоо яг л эрдэм мэдлэгтэй л зориул гээл ээж аав минь яг өөрсдийгөө одоо золиослохгүй дээ те одоо өөрсдөө ажиллаад яагаад гэдэг те яг хийх ажил байна шалаа угаа чинь одоо формынхаа захыг сольчин те ингээд тэгээд ингээ Москвад очиод мэдээж хэцүүлээсэн л да 15 настай хүүхэд одоо яг ингээд гэрийн том айгу ингээд бүр наадмаа ээж аваар бүр шорон дээр хүртэл тавьдгүй бүр тэгж бүр өсгсөн гэж ярьдаг юм байлээ. Тэгэхээр бие даасан. Тий. Тэгээ нэг бие даацсан биш тийм хүүхэд явж байгаа. Мэрэгчлэр бол бие даацсан. Маш олон цаг давтах дуртай. Би өөрөө одоо юмыг хурдан хийх дуртай. Нэг зохиол аваад нэг өдөр цээжилчдэг. Тэгэхээр чи нэг өдөр цээжих би 30 минут дотор цээжлэхгүй шүү дээ. Чи ямар ч авиастай хүн бай хөдөлмөр хийж ижлэр ямар нэг хэмжээгээр ямар зохиолоос шалтгаалаад тэр цаг те ингээд тэгээ завсарлагаанаар гэрийн даалгавар хийчихдэг. Тэгээ тийм тэгээд Москва руу тэгээд 15 таа гав ганцаараа тэгэл мундаг сургууль руу яваад мундаг багш нартай уулзраад тэгээд одоо хүртэл би мөргөж явдаг. Ер нь багш нартай би дандаа өргөлж мөргөж явдаг. Би тантай нэг зүйл дээр санал нийлээд байгаа байхгүй. Та түрүү би их азтай гэсэн аахгүй. Үнэхээр бид нэр азтай хүмүүс байхгүй. Энэ орос школыг өвлөөд авцсан сураа ийм мундаг сургууль мужиулэгчдийн гараар орцсон тий. Үнэхээр азтай хүмүүс. За тэгээд та бас сая өөрөө бараг л миний ярих гэсэн юмыг бас хүндчлээ л дээ. Тийм учраас энийг нэг жоохон бас нэг хөөрүүлчихье гэж бодож байна. Таны хүүхэд нас мэдээж ирэх дүүлдрөөр таныг ярихын тулд заавалчгүй таны аавыг ярих ёстой болдог. Тэгээд сангид орж байгаа гэж одоо урлагийн гавьяц зүтгэлтэн хөгжмийн зохиолч юм байсан. Тэгээд та аавыгаа дурсаач ямар юм байсан? Нэг үл би аав явах юм баггүй. Юусе аав маань намайг гардаж авсан. Анх төгөлдөр хуурж болсон. Би ухаан ороогүй байхад аав маань юусе охиныгоо төгөлдөр хуурж болгоно гэж.
Миний аав өөр хүний охин байсан бол би одоо өнөөдөр төгөлдөрч болох. Би сарнда бодтiin. Тэгээд ээж маань бол маш их дэмжиж бит хоёрыг одоо анхны охин бүх юмыг хийдэг байсан та. Тог тасарч ах хүртэл аавлааны гэрт хүртэл намайг одоо тэр бүдэг зураг ингээл байдаг. Ааны гэртэл намайг тавтуулаад гой яг дурсамжууд байдгаа. Тэгэл хөгжмийг яаж тоглох тэр урлагийг одоо ингээл гинт орж ирдэг. Бас энэ чинь хүний одоо нөгөө дурсамж гэдэг чинь зүгээр ингээ ухаан ороод орж ирдэг юм билээ ш. Одоо ингээл нас явах тусам тэг ингээ хүн чинь нас явах тусам одоо ухаантай гэж яваад ш бид нар те илүү олон цагийн хөдөлмөрөөс хийхгүйгээр илүү ухаанаараа яг гэвэл бидэрт одоо нөгөө цаад юу нь байгаа одоо фундамент нь байгаа. Тэгэхээр одоо надад бол нэг тийм олон цаг 6 цаг 8 цаг биш би өдөртөөс 1 цаг л тавтай. Тэгээд тэр 30 минутаас 1 цаг тавтай. Тэгэхдээ би маш их толгоогоо ажилуулдаг те. Тэгэхээр 1 цаг тавтахад би яг 6 цаг тавцсан их тийж ядардаг. Тэгээд толгой ажиллахаа болждаг. Тэгэхээр аав минь яг энийг надад бас ингээ жоохон нас минь ерөнхийдөө зааж өгч ирсэн мэй гэж одоо гинт надад юм мэдрэмж орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр хөгжмийг яаж тоглох зүгээр нэг нот тоглох ш. Энэ доо энэ миний хөө энэ ингэж биш. Миний хөө энэ дээр ингэж гоё өсөрч тоглоход миний хөө толгоогоо ингэж үл эн чинь нөгөө гоё одоо ад жаргал гэх юм уу инээд байхгүй. Тэгэхээр миний хөө хөдөлгөөн ингэж ихээр би айгүй ичдэг. Тэгээд тэр социализм гэж бас хамаагүй хөдөлж өнөөдрийнх шиг одоо тэр юу жаваа маань шиг бас тоглож болохгүй шүү дээ. Бид нар ч их дэглэмтэй байсан тий. Тэгэл аав эмоцтой тоглож болохгүй. Ер нь болохгүй. Тэр үед бол угаасаа нийгэм тийм байсан. Тэгэхэд манай аав тэр нийгэмд тэр эмоц гэдгийг мэддэг байсан баг. Тэр 80-аад он тэр гой дуунууд нь гарцсан. Тэгэхээр одоо л мань хүний одоо 10 жилийн өмнөөс аавын минь дуу болж байна. Тэгэл аав одоо нөгөө авьяастай усууд ирээдүг хардаг гэж яг үнэн байхгүй. Одоо энэ мундаг аавууд хөгжмийн цохолж төртөл бидний 100 200 300 жилийн өмнө битсэн 100 жилийн өмнө битсэн цохол ягаад өнөөдөр ингэ тийм шүү дээ. Бидэрт аюу хэцүү байгаа хөө тэр цохолыг тоглоход. Тэгэхэд тэр усууд мэдчихсэн байгаа. Төгөлдөр бүр байхгүй ч гэсэн тэр үед нэг арган шигэн төгөлдөр уушиг даралтай хөгжмөөр өнөөдрийн төгөлдөр урд зориулсан цохолыг бичсэн. Агуу бүр энэ бол гайхалтай. Тэгэхэд бидний 21-р зуун бид нар хичнээн ингээд хөгжсөн байлаа ч гэсэн тэр зохиолын хэмжээг бидний бас тарих нэлээ их ажиллагаа шаарддаг байгаа байхгүй. Тийм учраас энэ дэлхий дээр бас тийм олон төгөлдөр урд байх. Эцэг хүний хувьд биш багш хүний хувьд таны нэлээд жоохон чанга багш байгаа тий. Би одоо өөрөө яг тэр аавынхын чангыг авчих. Манай сансар харин чанга биш. Яг ээжийн тэр юу авцаа. Яагаад гэсэн гэхээр манай аав бас сансар дээр бас яг тэр чангалгыгаа яг сансар дээр бол гаргаагүй юм шиг байна. Хоёр хэр дээр. Хоёр хэр дээр бүр суларцсан. Ядарсан юм уу яас ээж хоёр тэгэл дурсдаг ш тэрийг хөгшөө хоёлын юм уу гурван дүүнер дээр нь чангалсан бол ичгээ явж байхгүй юу гэдэг тэгээд тий ямар сандаа сансар цаа боли 6 цаг давтдаг хөгжмийн зохиолч болоо гэдэг айгүй сайн тоглодог одоо ч гэсэн зохиолоо өөрөө тоглодог би сансрын зохиолыг барьж аваад уртаас тоглох айгүй дургу өөрөөр нь тоглох дуртай ягаад гэвэл өөрөө угаасаа л төгөлдөр хурж мэрэгчтэй байсан юм чинь тий тэгээд учиргүй харин зүгээр яг сансар бол асуудаг саяа ямар болж тий ингэж одоо их хүний хувьд биш бид хоёроос ацтай нэг гэр бүлд би дөрөв хөгжмийн боловсролтой учраас дөрүүлээ нэг. Сансар маань одоо Америкт л нэг багшаа хийж байна уу? Тий, багшаа чинь гоё бичлэгээ студидтэй их гоё бичлэг хийн. Миний намайг хүрт биччихсэн бас анх бичлэгээ хийж байгаа. Гэтэ одоо студид их гоё гэсэн. Би бас очиж амжихгүй л яваад намайг ирээд сайхан бичлэг хийлгүүчээж гээл. Тэгээ зохиолоо юу чинь хичнээн олон зохиол бичиж амжиж чинь сая ихэд хамгийн сүүл чинь зохиол одоо Facebook хүмүүсэд мэдж байгаа ах миний ээж Тимичи ээжийг яг зулаа цагаан алтай шиг маш гоё хөргүүлж одоо хүмүүсүүдийг уйлууллаа шүү дээ. Тэгсэн. Тий. Бидний сонссон шүү. Тэгээд одоо манай шавнарт тоглоё байж гэд би одоо зогсоодсон. Энд чинь бас өөрөө шавнартай. Чинь өөрөө би бас дүүгөө хөндлөн тий өөрөө тоглочлаа одоо шавнар нь тоглох хэрэгтэй. Дараа нь би зөвшөөрөл авчиж би тоглоно дараа нь шавнар гэх юм журамтай. Тэгэхээр энэ журам энэ бүх юм миний энэ яриад байгаа энэ журам энэ сахилга бат миний аавас. Одоо аав гэдгээр биш багш гэдэг хүнээр яг үүжүүлсэн. Сансар үүд хоёр яг нэг 10 жилийн өмнө бас л намайг радиод ажиллаж байхад би уриал ярьцлага хийжсэн л дээ. Тэгэл яг бас л энэ сэдвийг хүндчихсэн. Танай гэр бүлийг ярихын тулд мэдээж заавал ч аавыг тань ярихгүй болохгүй байдаг. Тэгээд би бас нэг сонирхол төрөөддөг байхгүй. Энэ их гоё нэрнүүдийг хэн өгсөн юм бэ? Их гоё нэртэй сансар гэрэлдэг. Саяын цэцэг,
ижил цэцэг, ихэр цэцэг гэл те. За би өөрийнхөө нэрийг бол айгүй сайн мэднэ. Би өөрийнхөө нэрийг ээж өгсөн байх гэж бодохгүй. Яагаад гэвэл манай ээж цэцгэнд айгүй дуртай. Манай гэрийн гайхамшигтай нэртэй хүн бол манай ээж. Маш гоё урлан, уйдаг, бүжгэлдэг, зурдаг, дуулдаг. Тэгээд цэцгэн дуртай хоол их гоё хийн. Одоо бүр энэ хүн бол ерөөсөө л урлагийн хүн байсан. Манай аавын дурладаг нь ерөөсөө л аргагүй юм байна. Тий. Тэгэхэд миний аавыг түшдэг, тэр хэцүү бүх юмыг ардаа тий. Одоо аав ингээл ард нь яг ихнэр нь л одоо зохиолч хүний ихнэр байх бол маш хэцүү. Хөгжимчин хүний ихнэрээс хэцүү. Одоо хөгжимчин хүний нөхөрч байхаас хэцүү. Бид нар чинь бас өөр ертөнцөөр ер нь дамждаг усуд шүү дээ тий. Яг тэгвэл ер нь түүх уншдаг усуд бол энийг аягүй сайн ойлгоно. Түүх мэдхгүй усуд бол хэлэхэд жоохон хэцүү. Өөрсдөө өмөрөөд байгаа юм шиг, өөрсдөө тусгай хүн болгоод байгаа юм шиг байгаад тавьж санагддаг байхгүй. Тэгээд би хүүхдүүдийнхаа түүх уншаач ээ. Тий одоо түүхээр л юм ярихад хүнтэй харьцаад их амархан болчиход байна шүү дээ. Тэгээд аав маань одоо хүмүүд бид надаас ингээл яг их томоор одоо хөгжимдөр л форте гэж ярьдаг шүү дээ. Чангаар иглээд тэгэл дараа нь меццо форте болол дундаж форте бол тэгээд нэг меццо пиано нь хоёр хэр дээр очиод тэгээд одоо яг амьдрал дээр бол шал эсрэг болсон. Манай хоёр дуу форте айгүй ах ихч хоёрыгаа бүр айгүй гоё хүндэлдэг бүр өвдчихүү яачгүй гэж жоохон би нэг ханиалхал ихч яачгүй юу хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр би ингээ бодъё миний ээж аав хоёр бидрийг ямар сайхан хүмүүжүүлсэн юм бэ те. Ижлийн ихрээ хоёрыг 90-ад он 80-ад оны сүүл 90-ад оны их үед ингээл загварын тайзан дээр хүл тавихад аавтай нууралж ирсэн үү? Дургүй байсан. Бид нар дургүй байсан. Манай аав бол бүр айгүй бочимдж ирсэн. Ээж ер нь бид нар бүгдээрээ ч одоо хоёр чинь дөнгөж чад хиттэй байсан юм да. Эхлээд үсээр хэлсэн байхгүй юу? Яг л хөгжим бүжигтэр өсчингүүд ирсэн байхгүй юу? Тэгээ хоёр хэр чинь тэгэл нөгөө загвар өмсдгэн дээр багаас л харагдаж ирсэн юм шиг хүмүүний нүдэнд тод. Би бол хоёр дүүгээ тэгж харахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий тэгээд би ямар сандаа хийдгээс маань хоёр дүү юу н хөөрхөн байгаа ингээл аюух нэг хэсэг тэгж ярьдаг байсан. Тэгээд дараа нь яг тайз дээр тэр 20 жилийн дараа ч үлээ нэг аюу том баяр сайхан гэд бас одоо ус төрчний хүүхэн байдаг шүү. Тэр ингээд зохион байгуулалт хийгээд хоёр хэрэг хувц өмс хийгээд тэгж яхад би хоёр дүүгээ нэрээ одоо би тэр үед чинь одоо хэдхэн жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө байна да. Тэгэхээр чи нөгөө юм үзсэн ер нь фаш одоо мод гэж юу юм тийм ерөнхийдөө ингээд нэг бас нэг хөрөгтэй оронд амьдэрсэн хүний хувьд тэгээд тэгж яхад би хоёр дүүгээ нэлээ орой ойлгосон шүү дээ. Тэр болтол бол би хоёр дүүдээ бол нэг зөвшөөрөхгүй шүү. Даруухан бай, яах гэдэг одоо нүур амаатай. Тий өгжмөө тоглоно мууш одоо юу гэдэг юм үүс гэдэг чинь манай хоёр дүү ч үгэнд ордог л доо. Ах ихчийн маш үгэнд ордог сайн хоёр дүү. Тэгээд миний хоёр дүү чинь их залуугаасаа өөртөө бол тэрний төлөө гүгээгүй. Тэгээ мэдээж сургууль их дургүй байсан. Одоо анхны панкууд л гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр үеийн залуучууд чинь. Тэгээд урахаа жинсийг анх өмссөн хоёр л их инээдэнтэй гоё юм ярина. Одоо угаасаа өнөө цагт бид нэр одоо л ухаарч шүү дээ. Яг нэг үгэлэхэд бол академик эрдэм боловсрлоос илүүтэй CV бүглөөл ажилд залуучууд орохоор эцэгхийн хүмүүжлийг маш нэг тавьдаг гэсэн юм байна. Хүмүүжил байхгүй. Цаадлыг харж шүү дээ. Энэ ямар айлс гарал үүсэлтэй хүүхэд байна. Удам. Тэгээд хоёулаа түрүү анх танилцаал бичлэгээ эхлэхээс өмнө нэг нөлөөллийн тухай ярьсан тий. Тэгэхээр ялчгүй айл болгонд нэг юм нөлөөлөл байдаг. Танад бол одоо мэдээж хэрэг энэ 4 хүүхдийг бол хөгжим рүү хөтлж оруулсан том нөлөөлөл бол аавын одоо төгөлдөр уурын, аавын мэрэгжил, аавын бүтээлүүд байгаа. Байглаас өгөгдсөн өгөгдгүн. За гэр бүлийн атмосферд байдаг тэр нөлөөлөл хоёр танд бол маш за тэгээд мэдээж генетик энэ гурав нийлээл одоо яг хүүхдүүд суурьаараа орчд юм шиг тий. Одоо би танд хэлсэн манай аав нэвтрүүлэгч Монголын радио би тэгэл багасаа тэр нэг радиогийн студид л ингээл ирж очиад тэгээд би өнөөдөр ч гэсэн ингээл радиогоор амьдрал явж гин. Барилгачийн айлд бол нэг барилгачин байдаг л шүдний эмч нэг айл нэг шүдний эмч байжлээд шүү дээ. Нягтлангийн айлд нягтлан байжлээдэг тий. Өнөөдөр яг байдгийг байд. Харин тий. Тэгээ би нэг ярих их дуртай. Яг л ингээл миний подкаст энэ нэвтрүүлэгт маань зураач нар их ордог. Тэднийг ингээ анзаараад бас ингээ хүүхдүүд нь нэг бол аав нь мах нь бас зураач байсан л байж идэг тий.
бүжигч хүмүүсүүд орж ийн тэгэл бас л ингээд нөлөөлөл автцсан. Гэр бүлийн нөлөөлөл бол ялчгүй байдаг юм шүү. Энэ бол ерөөсөө байдаг биш байдаг. Тийм. Энэ бол бүр над дээр одоо багш хүний хувьд би одоо өнөөдөр зөв өөрийгөө л яриа л да тий. Олон хүнийг хамруулахгүйгээр яг би бол энийг хардаг. Тэгээд хүүхдийг би шалгаж аавна гэдэг чинь одоо тэр чинь цаана аягүй учиртай. Ягаад хөгжим бүжгийн сургууль 4 шат авдаг. Аягүй учиртай байхгүй. Одоо та шавнараа ингээд шалгуулж авч яах. Магадгүй цаатлын та асуугаад ах их ч юм уу, за магадгүй эцэг ихэн ч юм уу, эмээ өвөн ч юм уу, хөгжим ч юм байсан бол танд их олзуурхдаг бах тий. Бас нэг плюс бах тий. Ер нь бол плюс. Ягаад гэвэл ер нь хөгжимч айлын хүүхдтэй авьяас нь сулж байсан ч гэсэн харьцаа хүртэл аягүй өөр гэдэг. Ард нь байгаа тэр хүүхчин нөгөө нэг гэр орны хөгжмөр одоо амьсгалж байгаа шүү дээ. Ямар хэмжээр их багын бол би мэдгүй шүү дээ энд амьдэрдэг. Гэхдээ яг ингээ харьцаанд аягүй амархан санагддаг. Хүлээж авах одоо багшаас шаардж байгаа шаардлагыг хүлээж авах тэр чадвар нь аягүй жоохон өөр гэдэг. Орчуулагч хэрэггүй. Хэрэггүй. Тэгээд бас ер нь бол хөгжимч айлын хүүхдүүд бишээ. Хөгжимч айлын хүүхдүүд байсан ч гэсэн яг одоо миний хөгж байгаа хичээл тэр айлыг оронгоор нь бас эргүүлж байгаа гэдгийг би олон ээж аваад сонссон. Тэр манай аавын нөлөө бүр ингэж явж байгаа байхгүй. Тэгээ эн чинь бол надаас гарч байгаа биш. Би энэ хүмүүжлэр хөгжсөн. Одоо аав минь хүмүүжлээ дамжаал яваад. Дараа нь миний бас ингээд дамжсан багш нар хүртэл ер нь миний аавта төстөө бүгдээрээ. Тэгэхээр би нөгөө нэг аюу азтай хүн гэдээ яваад шүү. Тэгэхээр би баг нэг школоор л явагдсан юм шиг байгаа. Нэг школ гэдэг чинь одоо заавал тэр Оросын школ гэж хэлэхгүй шүү. Манай аав ч гэсэн Оросын школтой хүн тий алматад төгссөн. Хөгжмийн дээд сургууль. Тэгэхээр тэр манай аавын тэр школол дагсан яг миний одоо сурсан цолон багш тэр Орос үлдийн мэрэгчлэн 2 байгаа. Тэгээд Москва руу дунд сургуульд очиод дамжсан тий багш дээд сургуульд гэл ингээ явсан. Дараа нь Мадридд бас очиод хааны сургууль Испани багш дээр сурсан ингээ яг тэдний шаардлага, характер, өнгө тэр хүмүүжил одоо надад зааж байгаа эрдмийнх нь яг тэр төвшин бол энэ хэд бүгд адилхан. Зарим хүүхдүүд оюутнуудыг юм уу найз нараа ингээд сонсохоор багшаа тэр багш арай өөрөө тэр багш тэгж хэлжсэн чи тэр багш тэгж хэлээд юм уу надад ердөө тийм таарлаж байгаагүй. Яг л аавын зааж исэн юм л тэр цаашгаа яг модны мөчөр шиг ингээл гоё. Надад ямар ч саад байгаагүй тий одоо хөгжимч болох юм уу. Тэгэхээр миний яг ингээд заах арга ч гэсэн ийм эргэлзээ надад байдгүй. Яг ингээл аавал анх яг тэрийг л анхнаасаа заасан. Би 2 дүүдэрээ 3 дүүнер дээр миний багшийн практик 3 дүүнерээс эхэлсэн хар багасаа. Одоо та тэгвэл яг энэ систем өөрөө яг тэр замыг туулсан учраас яг энэ системээ өрөөл консерваторид зааж энэ өөрийнхөө бас төгөлдөр өөрийнхөө курс дээрээ хичээл дээрээ бас зааж байна тий. Яг хөө энийг би зарим хүмүүсүүд бас ойлгохгүй өөрийгөө магтаад байна гэж байж магадгүй. Үгүй яг л энэ бол батлагдсан байхгүй. Би өдөртөө бол одоо 20-тай биш 30-тай биш 40-тай биш тий 50 гарцсан. Тэгэхээр одоо би гадаад олон их сургууль, бага сургууль одоо бүр тэр ч байтугай бүр Кавказын дунд сургууль дээр хүртэл мастер хичээл өгч байсан. Би Чечений соёлын тэргүүний ажилтдаг. Чечен, Кавказ, Ариун Баатарын дараа би очиж байсан төгөлдөр. Тэнд бол Ариун Баатарыг бас мэдчихэв. Тий, Гэргээв гэдэг одоо Гэргээв чинь нутгийн Кавказ юм байна шүү дээ. Тэгээд одоо Гэргээв гэдэг мундаг удирдаач Ариун Баатарыг тэр сургууль дээр авсан чинь ороод би мастер хичээл өгсөн чинь Ариун Баатар гэдэг би тэг маш бахархсан. Тэр Монгол байхгүй газар би ингээд зоригтой очоод тэгээд Чечений ерөнхийлөгч гавьяач жүжигч өгөх гэж хагаад таны ер нь 2 дугаагаа ирэх юм бол гавьяач жүжигч өгнө. Бид нар маш бахарх чинь Монгол хүн анх удаага дээлтэйгээ тоглож байна гээд тэгээд соёлын тэргүүнээ одоо монголоор нэг тийм медаль надад одоо явж байгаа. Гэхдээ би 2 дугаагаа очиж чадахгүй байх. Би жоохон айсан. Ягаад гэвэл чинь яг дайны дараах сэргэн мандалтын үе байсан учраас бараа бас гоё байсан шүү дээ. Бас гоё байсан. Гэхдээ тэнд бол хөгжим машин цэцэглээгүй дөнгөж эхлэх гээд одоо эхэлж исэн үе болохоор би бас нэг тийм газруудаар байнга бас яваадаймаргүй санагдсан. Тэгсэн дор одоо юу гэдэг Монголда тоглох ч юм уу Эрдэнэт дархандаа ч юм уу тэр үедээ тэгж бодогдчихсэн. Тэгээд энэ яг тэр гэрийн хүмүүжил гэдэг бол айгүй чухал. Мянга тэр ээж аав нь их сургууль төгссөн ч байваа тэр бол хамаагүй. Өнөөдөр дээд сургууль төгсөөд хүмүүжилгүй хинт ч хэрэггүй. Төвчээргүй хөтөлмөрч биш юм бол. Тэгсэн дор тэр дээд сургууль төгсөөгөө өөрсдөө мэрэгжил курс хийцэн мэрэгжлийн дээшлүүлэх курс аюу олон удаа хийцэн аюу олон залуучууд байж юмыг аюу сайн уншдаг те өөрийгөө дээш нь татдаг аюу хөдөлмөрч тийм усуд бол одоо бас амьдрал сайхан юм. Тэгээ тэр яг юугаа хүүхдүүд дээр арай өөрөөр тэр чинь ухамсар нь өндөр болсон ба ш. Би дээд сургуульд орж амжаагүй те өөрийнхөө амьдралын боломжоор тэгтээ өөртөө ажилдаг юм сайхан залуучууд. Тэгээ харин өөр хүүхдүүд дээрээ
өөрийнхөө алдааг гаргахгүй гэдэг Бас ийм тийм гоё шүү гэр дээ. бүлийн хүүхдүүд надад бас явж байна. Зөв. Тийм. Тэгвэл хөгжимчин болно. За тэр дотор за төрөлжүүлээд хэрэг байхаа. Ер нь хөгжимчин болно. Урлагтай амьдралаа нэг мөсөн холбоно гэдэг чинь аюу том бас золиос байхаа. Ер нь бол хөгжимчин болно гэдэг тамгыг бид нар тавьдгүй шүү дээ. Хөгжимчин болно гэж ер нь 60 нас хүртэл л одоо орсуудын чанга үг гэдэг байхгүй яг энэ төгөлдөр хурцтай хэлсэн үг гэдэг. Ер нь дараа нь орсууч бас биш юм бэлээ. Дараа нь бид нар жоохон гос гоё ингэж чөлөөтэй болоод ирэнгүүт одоо барууны амьдрал рууч бид нар ингээл гоё танилцж эхэлж шээ. Бас гоё юм байдаг байхгүй капиталист орны юм дотор. Тэгээд тэр капиталист орноос гарсан мундаг төгөлдөр хурцтыг бас ном момент уншихад тэр ч бас ганцхан орсууч бас хэлээгүй. Тэ ингээд ерөнхийдөө дэлхий бөөрийн манай авд гэдгийсээ дэлхий бөөрийнхээ ганцхан Монгол биш ганцхан Орос биш. Одоо Монголд ч гэсэн гоё байгаль гэж зөвхөн бид нар баг багч Монгол л ганцхан гоё байгальтай гэж боддог. Монгол л гоё махтай ч гэдэг юм амттай гэл тэ. А тэгсэн чи одоо бид нар ингээд юм үзээд нүд тайлаад ирэнгүүт Европын байгаль ямар сайхан, Америкийн байгаль одоо бүр дээрээ Африкийн байгаль хүртэл тэ. Тэгээд тэрэн шиг тэ хөгжимчин гэдгийг одоо ингээл яг хүүхдүүд ээж аав нарт хийдэг багшаа манай хүүхд хөгжимчин болох уу гэнэ. Би бол би нэг хэлж мэдэхгүй. Зарим нь жоо гайхаад тэгэхээр зарим хүмүүсүүд за энэ нэрээс чадваргүй багш юм биш үү гэж ойлгож магадгүй. А зарим нь бол бас ийм байдаг юм байна. Тэгээд яг зарим нь асуун тайлбарыг би бол өгнө. Яг бол хөгжимчин гэдэг хүн бол эхлээд мэрэгжлээ эзэмшнэ. За тэрийг туулж чадах уу? Тэр 17 жил сурах те 1-р ангиас за магистртайгаа нийлээд 20 жил сурна. 6 наснаас одоо 20 жилээр 26 таад төгсөж штэ нэг. Бараг ангаахын дэйтэй адилхан болчихж байгаа биз? Сараа сурдаг гэсэн шүү дээ. Тэ. Тэгээд бас төгсчөөд бид нар чинь шууд бас яахгүй бас дахиад мэрэгчлээ дээшлүүлээд явах хэрэгтэй тий. Нэг бүх насаараа тий нэг зохиол дээр хүртэл мэрэгч дээшлж байгаа. Нэг зохиол тоглолтны дараа дахиад нэг зохиол тоглоод тэр зохиол дээр одоо гардаг юм тэр зохиол дээр гарахгүй ш. Тэгэхээр тэр 20 30 одоо 26 жил сурсан мэдлэгийг чинь цааш нь үргэлжлүүлэхийн тулд бид нар ингээл ажиллаад яваад байх хэрэгтэй тий. Багш хүн адилхан тоглогч хүн адилхан. Зохиол болгоно л өөр шүү. Зохиол болгон орно. Тий. Бид нэг цамцыг өмсөн дараагийн цамц үүсгэхэд тэр цамц өөр шүү дээ. Адилхан тий. А нэг будаатаа урах гэдэг нөгөө будаатаа урах чинь тэрэнд орцсон хүртэл бас өөр байгаа тий. Өөр л байна. Амтлагч нь хүртэл өөр. Тэгэхээр ингээд би юм жишээ яриад тэгээд сайхан ээж анарын өстой гоё юм агшаа ингээд яг хөө ингээд сонирхож байгаа ээж аав нарт юм уу гэр бүлд ингээд энийг ярь. Хөгжимчин гэдэг бол тамгаж болох. Намайг ч гэсэн хөгжимчин болгоно гэж миний аав багш болж намайг хүмүүжүүлсэн болохоос биш. Миний охин яг хөгжимчин болно гэдэг надад хизээч. Би дундаасаа бол бас л ухрах тийм аюу олон шантрах үе байсан. Одоо ингээд магадгүй Оросын холбооны улс ч юм уу за тэгээд ер нь олон улсд болдог уралдаан тэмцээнд эхэндээ танд хэлжсэн шүү дээ. Та хүүхдүүдийг аваад явдаг баг бүрхдүүлээл Монгол дайлгаа өсвөр насны сонсогч нар таны шавнар бусад орныхаас ер нь монголчууд ялгагддаг уу? Юугаар ялгах? За. Айгуу гоё гялалцсан тоглодог монгол хүүхдүүд. Би өөрөө яг Испанд ингээ амьдарч хахад өөрөө тэмцээн зохиолж байлж байсан. Тэгээ одоо бараг л Монголын хамгийн анхны тэмцээнийг би хийжсэн 1999 оноос. Тэр үед манай хөгжим бүжгийн багш нар бас залуухан байж тэ. Тэгээд Парисын тэр Магни гэдэг конкурс яг миний конкурсны өмнөх 98 онд анх тэр Парис явдаг байсан юм байлаа. Дараа нь би ингээ тэдэртэй сайхан сууж яриад зөндөө гоё юм бид нар юм ярьдаг л да. Тэгээд би ч өөрөө тэдрээс хамаагүй дөө. Тэгэхээр бас залуу нас ч бас их гинэм явдаг юм лээ штэ. Тэгээ одоо ингээд жоох ингээд гоё сууж ярахад сайхан таатай байдаг. Тэгээд манай багш нар ч гэсэн бас сайхан гоё үг хэлдэг. Сая бас чиний ачаар одоо Испани ороод бид нар бидрийг бас ингээд гоё ганцхан тэр чин тоглолтоор явах ш бас Европ үзээд те ингээд тэгээ олон улсын шүүгч нар би ураад тэгээ өөр хүмүүсүүдийг хүүхдүүдийг яаж тоглож гинөө тэрийг сонсоход те тэгэхэд манай монгол хүүхдүүд одоо ч гэсэн одоо бид нар бол ингээд хөгжим бүжгийн багш нар хүүхдүүдээ аваад явхад бол бид нар хоосоо ирдгүү. Энэ бол бас хөдөлмөр шүү дээ. Түүнээс одоо зүгээр муу тоглодог хүүхдэд маа гэд 3 дугаар байр өгөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь олон улсын шүүгч нар үнэлгээ өгч байгаа. Одоо үнэлэгдэж л байгаа байхгүй юу. Тэгээд надад ч гэсэн манай одоо миний тэмцээнд байгаа шүүгч нар манай монгол хүүхдүүдийг багцдаг багш нартай гин. Нөгөө л юу чинь миний бодлоор ингээл булаг шанд чи яваад байгаа шүү. Яваад байгаа байхгүй юу тий. Таны аавын үе, таны аавын өмнөх үе, дээлж гол чи ингээл яваад. Танад дамжаал
одоо таны шавнарч гэсэн бас багш болсон хүмүүс байж л байгаа. Одоо миний хүүхдүүд тэгэхээр сая хүртэл Нью-Йорк ингээд бид нар хамгийн сүүлд Нью-Йорк явлаа. Өмнө нь Чехийн юунд явлаа. Тэр айгүй хэцүү конкурс гэдэг тахлаар би нэг сорж үзье гээд манай багш нар нилээн чанга саяа байл гэсэн би явлаа. Тэгээ миний одоо А категорид 2 дугаар байранд орох. Би бүр итгээгүй. Тэгээ баг 1 дугаар байранд ороход өстой 0.2 дутуу гэх юм уу байсан. Тэгэхэд би шавьдаа хэлчихсэн. Чи өшөө нэг жоохон нэг илүү нэг цаг өдөр болгон давтаад юм уу? Жоохон өөрийгөө ингэж дайжлаад яатсан бол хараач. Тэгэхээр чи дутуу давтсан байна тий. Би бол хүүхдүүдтэйгээ ер нь бол яг баяр хүргэе гэж урамшуулчаад тэгээ яагаад чи 3 дугаар байранд орсон? Яагаад 2 дугаар байранд орсон? Яагаад 4 дугаар байранд орсон ч гэдэг юм уу тий. Эсвэл 1 дугаар байранд яагаад ороод тэр урамшууллыг бас өгөөд гэхдээ миний би чам нэг юм одоо нотыг гаргаад одоо юу гэх юм те яг хөө ингээд нэг юм жижиг алдаануудыг бас өршөөдөг тийм алдаанууд бас байдаг байхгүй юу. Тэгээ тиймнүүдийг би хүүхдүүдээ тэгэхээр намайг их чангах шил гэдэг юм. Тэр чангадаа биш нөгөө нэг одоо бид дээр яриад байгаа миний аав анхны багш миний багш нар тэр шаардлагууд одоо миний цусан дотор яваад байгаа байхгүй те. Тэрхөр би хүмүүжигдээд өсчлөө шүү дээ те. Одоо ингээд айлын хөөрхөн хүүхдүүдийг аваад уралдаан тэмцээнд ингээд явхаар альва юм чинь санхүүдээр тогтдог. Тийм. Ингээл замын зардлаас эсвэл хоол унд гэл. Энэ бүх асуудлыг чи арга гэр нь шийддэг юм. Хэцүү шүү дээ. Зээл аавна. Тэгээд миний шанрын ээж амдрын ганц сайхан юм. Одоо бусад багш нарыг би мэдэхгүй л дээ бид нар багш нар ингэж бас хувь юм ярьдгүй. Содгийн бид нар ч бас урлагийн наримжлалтай усууд чинь сайхан юм ярина. Түүнээс танаа хүүхд тэгсэн гэсэн. Ер нь бид нар бас нэг юм мөнгө төгрөгөөр ер нь ордгоо. Голдуу л хүүхдүүдээ ярина. Голдуу хөгжим ярина. Танаа шав юу тоглох гэж гэдэг юм. Бидний гоё ийм хацаа хөгжмөчийн сургууль. Тэгээ бид нар сургуулийн багш нарыг одоо бид нар хөгшөрдгөө яадгүй бид нар ч их гоё энерги дотор бас явдаг усууч штэ. Яг хөө жижиг сажиг асуудал байлгүй хаа газар. Тэгээд миний шав би шавнарх ээж аав нартаа бол үнэхээр их хайртай. Бараг шавнархээсээ би ээж аавд нь илүү хайртай. Бүр хайртай өгдөө өгөө хэлнэ. Ягаад гэвэл миний шавнарын ээж аав нар бол үнэхээр миний байдлыг ойлгодог гэх юм уу? Одоо хүндэлдэг гэдгийг ч одоо ойлгож хэлвэн тий. Одоо мэдээж хүүхдийн багшийг хүндлэх тэр ер нь их өндөр яс суртахуун их сайтай, ухамсар өндөртөө янз янзын айлын хүүхдүүд над дээр явдаг л да. Тэгээд яг хөө над дээр явдаг би бас ганц хоёр хүмүүсүүд яриа сонсч лээсэн. Одоо нэг ийм боломжтой айлын хүүхд хичээл заадаг мадаг гэсэн тийм яриа үгүй. Би баг боломжтой гэхээсээ илүү над дээр сурах чадвартай юу гэдэг юм хамгийн түрүүнд хардаг. Миний аяда ингэ даах нь л гэдэг. Миний аяыг даах. Миний энэ өндөр шаардлага. Тэгээ ээж аав нар зарим манай хүүхд хөгжимчин болохгүй агшаа ганцхан тань дээр явах нь айгүй чухал. Зарим нь бол багшаа та заах харахаас суллаад өгөөч гэнэ. Үгүй би хизээч хуурахгүй. Би хүүхдэд яг тохируул заана. Одоо тэр хүүхд характер султаа бол яаж энэ хүүхдийг би даах хөгжмөөр дамжуул тэр хүүхдийг би даах юун дээр нь би илүү ажиллах тий хөгжмөөр одоо зайл хөгжим гэдэг үгээр тий. Зарим хүүхдүүд маш хүчтэй характертай хүүхдүүд байна. Би тэр хүүхдүүд бол өөрийнхөө характер гаргадаг. Илүү харин жоохон зөөлөвтөр сэргээр. Тэр одоо над дээр ингээл одоо 5 хүүхд сурыг гэж бодъё л да. 5 хүүхд би 5 янз шиг заа гаргал заа. Түүнээс нэг хүүхд зааж гаргахыг нөгөө хүүхдээр бол хэрэгэлдэг. Чин 5 өөр тустай ертөнц байж байгаа шүү. Яг л бас манай аав бид дөрөвдөр ерөнхийдөө тэгж басаад. Тэрийг бас захиж үлдээж ирсэн. Одоо 3 дүүнер чинь чамтай адилхан биш бид дөрийн авьяас бол шал ондоо. Одоо би зураг зурдаг. Тэгэд манай 3 дүүнер зураг зур. Тэрэн дээр манай сансар маш гоё зураг зурдаг. Очиж хамгийн уранг миний дүү сансар авсан баг. Ээж хамгийн уран алтан гартаа их хацтай хүн биш үү? Ээжийнхээ чимэг авал, аавынхаа чимэг авал. Би бол дүүгээрээ барахдаг шүү дээ. Манай дүү бол гуталч хийчин, ойчин. Палааж ч ойчин тий. Тэгээ их гоё. Тэгээ өөрөө тэгэхэд манай хоёр дүү дараа 2 дугаар ярианд ордог. Бас алтан гартай. Яг ярил яг аавд гэдэг авьяасаар бол сансар саяагаас илүү гэж ярьдаг. Тэр зөвөр хүмүүж одоо бидний хүмүүжилж байгаа одоо тактик байсан байж магадгүй. Тий. Гэхдээ манай хоёр дүү бас авьяастай тий. Тэгээд за хамгийн жоохон алтан гаргүй би юм шиг байгаа. Хоол хийж чаддгүй, юм ойж чаддгүй тий. Та чинь дүүнэрээ хөдөлгсээр байгаа гэсэн биш. Би бүр ингээд одоо айл ирэх хүүхдүүд гэж ярьдаг шүү байгаа. Би эсрэгээр манай 3 дүүнэр гэдэг ёо ээж хоёр саяа их чиг эрхлүүлчих юм аа. Тэгэл төрсөн өдрийн хүртэл ингэж бүр хийдэг. Тэгээ ямар сандаа нэг удаа манай хоёр дүү хэлж авахтай. Би мартдаггүй. Ээж их чин төрсөн өдөр ямар их хийдэг юм бэ? Яаж яах би нөө шинжлэр төрсөн. Өө за. Нөгөө хоёр нь яг нөө жоохон
хичээл төрсөн өдрийг хийгээд нэгээд нөгөө хоёр нөгөө 8 сар төрсөн бол нөгөө амралтаараа хийдгүү эсвэл пионерын лагерт байдаг эсвэл аав ээжтэй усын амралт байдаг юм уу одоо юу гэдэг эсвэл хөшөө авах ээж дээрээ одоо очиж гэдэг юм уу тэгээд манай аав тийчээс их хөөрхөө өгшөө ерөөсөө энэ дөрвөнгийн төрсөн өдрийг шинэ жилээр хийжээгээд тэгээд бид нар ерөөсөө тэгээд багаас нэг олон жил тэгждэг бид дөрийн төрсөн өдрийг шинэ жилээр хийдэг бас тийм гоё аав ээж хайр тий тэгэл одоо тэгээд энэ хүүхдүүдийн за санхүү ингэж тийм ээ. Тий санхүү ярьж байсан тий. Тэгээд за дийлэнхтэй ингээл арга гэрүүч ингээл зээл авах нь аваад тэгээд боломжтой хэдэн боломжоор гаргал. Төрөөс таад тусламж байт юм уу? Байна. Бид нар тийм яг зарчим гаргасан яг одоо манай сургууль гэх юм уу яам гэх юм одоо соёлын гэх юм уу тий нэг зүйлээ шүү дээ. Яамнаас хүртэл гээд мөнгө би авчихсан. Тэгээд Италийн Кабалевский Прокофьев гэх тий өстой сайхан бидрийг тэр олон мөнгийг гаргаад явж хат бид нараас зардлаа нөхөөд тий би бол тэрэнд баярлдаг. Баярлж явдаг тий сая ч гэсэн миний охин тэр чехт 2 дугаар ангид орсод сургуулиас бас мөнгө өгсөн багшийн урамшуулж хүүхдэд нь урамшуулах гэдэг боломжоор л ингэж хийж байна. Яг хөө бидэртээ бас ингэж бид нар бол яг хүн дээр нэг жоохон юмд хандгүй шүү дээ тий гэхдээ шунаж байгаа биш бид нарыг бас өшөө үнэлээсэ гэдэг юмыг л бид нар горддог байхгүй бид нар ганцхан нэг багш биш бид нар энэ Монгол улсын соёл дээр соёлтой ажиллаж байгаа шүү дээ. Тэгээс бид нар нэг хөгжимчин гаргаж байгаа биш байхгүй тий. Хөгжим бүжгөр сургуулиар юм уу одоо соёлч гэдэг юм уу багшийн сургуулиар дамжиж бид нар ямар нэгэн хэмжээний одоо улсуудыг бэлдэж өгч байгаа тий. Тэгэхээр энэ бол маш хүнд ажил. Тэгвэл олон улсын тэмцээнд Монголын төвийг мандуулаад яг олимпиад орж штэ бид нар. Тэгэхэд спортын улсуудыг үнэлээд байдаг. Нэг олимп гэдэг үг байгаа учраас бид нар одоо олимп гэж байдгүй бид нар нэг competition конкурс тэмцээн гэдэг үг байдаг учраас энэ үнэлгээ нь жоохон спортын улсуудын доогуур ер нь бол тийм учраас бид нар мөнгө одоо эдийн засгийн хувьд бол маш хэцүү байдаг. Олон юмд орж чаддгүй. Тэгэл яг хуу чадах айлынхаа хүүхдүүдийг аваад яг нөгөө мөнгөгүй гэж бодъё л дээ нэг айл тэгээ хүүхд нь үнэхээр яас орсон хүүхдийг аваад явах чадвар байдаг. Бид ч 2 сар сая 3 сая биш шүү дээ. Бид нар бүр 10 саяын тухай ярьж байгаа байхгүй. Тийм шүү. Билет ихэд л одоо өнөөдөр бараг 5 сая дотор авч шүү. Европ руу юм Америк руу тийм. Очоод зоч буудал авна. Бид нар аргаа барахта таньдаг алиа хайна. Тэгэл одоо хоолн дээр мөнгөө хэмнэн. Тэгэл одоо ингээл тгнийг мэтгэл 15 сая 20 сая болсон байдаг тийм. Тэгээ багшийнхаа зардлыг бас авч байна. Тэр чинь багш гоё шүү дээ ээж амнар чинь. Бид нар чи юугаас санаа зовоод яах юм бэ гэд юу яриад байгаа багшаа таны арын ажлыг чи алдагдуулаад бид нар чинь бас цалинтай ажиллаж байгаа шүү дээ. Тэр цалингаас чинь бас ингээл чөлөө аван цалингүй болно. Бас сургалтынхаа хичээл таслана. Тэгээ тэр нэг хүүхдийг дагаж явна тий. Тэр хүүхдийг хариуцаж явна. Зарим нь ээж амнар явах мөнгөө хэмнэн гээд хүүхдээ бид нар хариуцаад бид нар айлын ань биеийг хариуцаад явж байна. Яг үнэ. 4-5 настай хүүхдийг бас авч явна. Очиж усанд оруулна. Бүх юм ирж байгаа. Гэрээ санана. Эмээгийн ажил хийн. Одоо бид нар тэгдэж штэ багш нар эмээгийн ажил хийн, шопингийн ажлыг хийн, давтуулдаг ажлыг хийн, хоолныхын ажлыг бүр амд нүрт хоолыг өгөн зарим. Тэ? Бараг амын арчиж өгнө. Ингээл их гоё, бас гоё л доо. Энэ бол бидний одоо бидний нэг дургу идэх. Би бол дургу идэх. Би үнэхээр би ганц хүүтэй. Тэгэхэд охин хүүхд авч явах надад айгүй гоё би өөрөө охинтой болохыг мөрөөцөр бол мэрэгчлээсээ болоод ингээл нэг ганц хүүтэй болоод тэ тэгэл хүүхдүүд ч айгүй өөр идэг байхгүй. Тэгээ одоо ч гэсэн ингээл миний тэр охтууд маань том болчиход буцаад тэр чи өөр дээр ирдэг юм байлээ. Бараг л намайг л усанд оруулахыг наадах эргээд буцаад өөр дээр үрээд ирдэг. Багшаа гэж төшөөл багш нэг одоо плаж авъя гэхэд нэг эмээгийн плаж надад үзүүлээл те. Тэгээ наадах чи багш нүмсээ явах юм гэхээр оо багш аюу лээ гэж одоо айгүй багшаага тийм хөгшин гэж харддаг юм уу яа гэдэг бүр их гоё явдаг адал явдалтай. Тэгээд тэгэхээр яг мөнгөний асуудал үнэхээр хэцүү. Бид нар одоо нэг байнга ярьдаг те ээж амнар бол хизээж багшаа мөнгө хөрөхгүй байна ингэж бас ярьдгүй манай монгол хүний бас нэг сайхан гоё тийм нэг ихэмсэг гэх юм уу хүүхдээ үнэхээр гоё юм үзүүлээд энэ багш ингээ яаж агц чинь те гоё чанарууд бол миний ээж амнарт бол байдаг. Би бол үнэхээр хайртай байхын аргагүй гэхгүй те гэр бүлээс төрөөс гадна бас одоо бас соёл урлагт бас нэлээд хөрөнгө оруулалт хийдэг болсон. Аж ахуйн нэгжүүд бас гараад ирсэн байлээ тийм. За тэр бас хэцүү. Одоо би ингээл спонсор гэж яриа л да тийм. Хэцүү. Спонсор гэдэг бол одоо яриг зөндөө. Морь мал гэхээр эдгээр чи айгүй их сая төгрөг өгөөд дээ шүү дээ. Яг морь мал арай бас өөр. Тэг чи одоо бидний амьдралтай холбоотой эрүүл мэндтэй одоо бид нар мах байхгүй бол яах вэ тийм. Үгүй нэг уралдааны хөгжимгүйгээр бол амьдраад байгаа байхгүй хүмүүс.
Гэтэл одоо онгоцны буудлаас явхад л ингээл онгоцны буудлаас тэнд амьдрал соёл хийж шүү дээ. Тэгэл одоо хот руу ороод яг ингээл гоё нэг гоё замаар ингээл явбал тэгэл Улаанбаатар. Таны хүү тий төгөлдрөөр тоглодог. Тоглодог байсан 14 нас хүртэл. 4 наснаас 14 бас олон тэмцээнд орсон шүү Монголынхаа туугийг бариад. Одоо тэгээ 14-өөс хойш. Тэгээ одоо шаал эсрэг хүн болсон. Жимийн багш. Оо. Испани багш. Англи, Испани хоёр хэлийг сайн эзэмшдэг. Сайхан залуу. Энэ чинь бүр зоос шууд хөмөрцсөн биш. Аав минь намайг их зэмлж ийсэн. Цэхаа момент хүртэл чи хүүхдэд төгөлдөр орж болгосонгүй. Энэ сайхан аяас төрсэн. Ингэж сайхыг би өөрөө багш нь байсан. Тэгээд одоо миний хүйс хизээ хойно 18 билүү 19 таахт ээжээ та намайг зодоод ч байсан хөгжин болгочихгүй яасан гэж дуурсан шүү. Тэгэхээр энэ дашрамд хэлэхэд хүүхэд дараа нь айгүй ээж авда гомддөг юм уу яа тийм те айгүй тэрийг нэгтгэх юм уу одоо те би өөрөө нөгөө ээж авда тийм гомдлгүй байсан болохоор тэгэхэд манай хүү одоо орчин хүүхдэд тэгэхээр энэ дашрамд бас хэлэхэд ээж аав нар тэрийг бас сайн бодоороо те үнэхээр хүүхэд чи авьяастай гэж харж байвал тэр төвчээрийг нь даваа туулах те би бас тэр үед 14 настайх надад хот их сургуульд урьсан байхгүй магистрийн багшаар тэгээд би 1 жилийн хооронд ороод ирэх миний хүүхэд салхицсан хөл бөмбөд бүр спорт болсон. Тэгээ буцах ирэх айгу хэцүү байсан. Тэгээ тэр чинь шилжилтийн нас учраас тэгээ барууны амьдрал чи их хэцүү. Тэгэхээр манай Монголын хүүхдүүдийн амьдрал их гоё байгаа шүү харьцуулах юм бол тий. За сая их чи ингээд цаг хугацаа чамарч хурдын бид хоёрын ярилцах цаг маань ч өндөрлж байна. Тэгээ би зочдоос уламжлалт болгож асуудаг асуултаа өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлээ ойлаа. Танихаар аж аргал гэж юу вэ? Яг уу би өөрөө бол хүүхдүүдэд цагт аж аргалыг хүн өөрөө л хийдэг юм билээ. Ер нь бол би зовлонгоос зүхтэж явдаг. Проблем нь дурггүй. Хүн ингээд проблем хийгээд ах би аюу дурггүй. Юундаа ингээд проблемд оролцох дуртай. Энийг ингээд зохицуулчих болдгоо юм уу те? Тэр ухамсараа жоох ингээд гаргаж болдгоо юм уу ч гэх юм уу те? Тэгээд хүний бодлыг бас хүндлэх ёстой гэж би боддог. Хэрэг бид нар нэгнийхээ бодлыг хүндлээд явал бид бүгд аж аргалтай. Ягаад гэвэл чи юу бодож чинь те? Одоо нэг юмны тухай ярих хөгжимч хүний тухай над чам таалагдаагүй гэж бол. Гэтэл би энэ одоо ямар сони атаархаад байгаа юм уу? Тэр хүнийг одоо те симт сайн тоглож яхад нь яг хэвдээ надад тэр нь таалагдаагүй гэж чи дуурай л та тий. Тэгэхэд би тэр бодлыг хүлээж авахгүй. Дараа нь тэрийг дамжуулах хүнд тий. Одоо болт тэр хөгжимчтэйг өөрөө тоглож чадахгүй гэж тэгээд билээ. За би энэ юмд аягүй дурггүй. Хүн бодлоо хуваалцаж авах сурах хэрэгтэй. Тэгээд гой хүн шүүмжлэх эрхтэй чи. Би ч гэсэн хүнийг шүүмжлэх эрхтэй. Тэгэхээр миний зөвөр өнөөдрийн харж байгаа хүмүүсүүд яагаад тийм ховж ивэх 21-р зуунд орж ирсэн бэ те. Ер нь ховж байнг байсан. Одоо түүх дахиад уншгээд байгаа шүү дээ. Тэр үед агуу хөгжимчдийн зохиолчдын дунд түүхийг уншиж ч гэсэн одоо ховж бас байж л байсан. Гэхдээ яг хөө энийг зохицуулж болно те. Тэгэхээр аз жаргал гэдгийг би энэ ховж ивэл бити байгаасаа бидний нийгэмд те. Нёгийнхаа хүндлээсээ, хүний бодлыг хүндлээсээ хүн өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж болно. Тэр бодлыг нь гоё хуваалцаж сураад тэгээд яагаад гэдэг асуултыг асууж болно. Тэгээд тэр хүн эрэхтэй тэгвэл би бас өөрийнхөө бодлыг хэлээд гэд одоо сайн найзууд бол тийм байж болно, танилуд тийм байж болно. Танихгүй хүн ч гэсэн тийм байж болно. Тэгэхээр би энэ бодол гэдэг юм их сүүлийн 5 жил хэв надад энэ айгүйх орж ирсэн. Хүний бодлыг л хүлээж авах хэрэгтэй. Миний ээж одоо 80 гарч ийн те. Тэгэхэд ээж маань ингээл юм яриад залуу ахч бас ээжтэйгээ зөрөлдөөл одоо би энэ ээжийнхаа ярьж байгаа юм айгүй бодож эхэлж байгаа байхгүй юу? Миний ээж 80 гарчаад би 80 гарсан хүн багтаа би бас ямар хүн болох вүлээ? Ээжигээ амьд байгаа цаг дээр энэ бодлыг сонсъё. Энд чи ганцаардж байгаа бас хүн штэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр би ингээд энэ бодол гэдэг юмыг одоо сүүлийн дайх хүлээж авдаг болсон хүний бодлыг хүндлэх хэрэгтэй юм байна. Хүлээж авах хэрэгтэй юм байна. Энэ хүний бодож байгаа бодлыг цааш нь ярих хэрэггүй юм байна. Тэгээд гоё цэвэрхэн өөрөө аз жаргалтай өглөө бослоо. Гоё наранда ямар гоё өдөр вэ гэ те гоё хөнгөн босоод өнөөдрийнхээ хийх ажлыг бодоод одоо шаардлагатай үедээ шаардлагаа тавиал одоо юу гэдэг тэгэл амьдрал би тэгжид боддог. Жаргал гэдэг бол жаргалтай. Тийм учраас би жаргалтай байх аюул дуртай. Амьдралтай бид нар
амьдрал богино гэж бид нар ярьдаг тий. Амьдралыг уцсгаж болгоно. Яаж уцсгах? Жаргалаар уцсгая гэж бодъё. Испани би одоо айгу тэр тэмцээнэ ковидос болгоод зогсоодсон байгаа давхраас адилхан юм бигээд яг уу гээд. Тэгээд одоо Испани 2007 оноогоос олон улсын хөгжмийн фестивал хийж байгаа. Тэрэнд одоо би нодлонгоос эхлээд Монголын үндэсний урлагийг оруулж эхэлж байгаа. Оо за. Тэр бол миний хувийн юм бол биш. Одоо тэр Бенаске гэдэг хотхны туристийн хот байхгүй юу? Тэгээд тэр туристүүд зориулж хөгжмийн фестивал хийдэг 7 хоногийн. Тэрний уран сайхны удирдагчаар нэг ийм Монгол бүсгүйг одоо тавьсан байж тээ нөгөө Испани иргэн одоо иргэн хүнийг тэр нэг шар нүдтэй хар үстэй ч гэдэг тэр хүнийг тавигаа шал бүр Монгол Японч биш солонгоч биш. Тэгээд би энэ нэдээ бол бахархаж явдаг. Тэгээд энэ ажлаа бол хариуцлагатай хийх маш дуртай. Тэгээд надад нөгөө дашмал хэд би энэ фестивалдаас өөрөө тоглодог. Тэгээд одоо инжлээс эхлээд монголчуудаа их хамруулах соёлынхаа элчин ажлыг илүү хамруулж Монголын авиаслаг, Монголын сайхан мундаг чадварлаг багш нар те хүүхдүүдээ аваад гоё юм үзээд бас ингээд нэг амралт маягч гэдэг юм уу те ингээд өөрсдийнхээ мэргэжлийг дээшлүүлээд ингээд монголчуудаа зориулж ирнэ хийгдэг тийм зөвшөөрлөг захиралтайгаа яриад авцсан. Тэгээ энэ жил бас хотхон жаргал гэдэг хийлийн багш бүр бүжгэлдэг хүүхдүүд эдрийг бас авч явж байгаа өөрийнх нь сургалттай. Тэгээ одоо хүүхдүүдийг айгүй гоё ганцхан хийл бас биш ганцхан төгөлдөр биш одоо ер нь цааштай ч гэсэн уран нуугалт байд нөө таанч үндэсний хөгжмөөс аваад явахлаар нөө хөгжим онгоцоор явахд хэцүү байдаг юм байна. Тэгэхээр айл болох тэр одоо хийх боломжийг би ашиглаад ингээд Монголынхаа ирээдүйг Европын үзэгчдэд танилцуулж байгаа. Бид нар ганцхан морь ундаг биш. Бид нар ганцхан одоо би олон нэвтрүүлгээр ярьжсэн ганцхан сүүмөөгоор биш те. Бид нар бас чадварлаг гоё юм бид нар бас байна те. Гэтэл төгөлдөр гуур хийлээрээ одоо үндэсний урлагийг ч гэсэн жоох хөвгтөхөөрх үндэсний гоё баяд юу одоо юу ч гэдэг ингээд инхэд бол тэнд очиод үзэх нэг өөр Монголдо үзэх бас нэг өөр шүү. Тэгэл нөгөө үндэсний урлаг гэхээр нөгөө нэг Европын үзэгч чинь шууд уцаа гаргаад ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхэд миний энэ дэр л ингээд огшоол те ямар гоё. За тэгээд яг энэ фестивалда Европын алдартай хөгжимчдүүдийг би одоо урьж авчирдаг. Яг тэрэн дотор бол ерөнхийдөө орсуудыг ягаад бол одоо дэлхийд бол ерөөсөө сонгодог урлагийг бол орсууд одоо ингэж толгойлж явж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо Европт гарцсан олон жил ингээд дэрээгээр яагаад бүр хүчээ авсан юм орсууд найзуудтайгаа урьдаг. Одоо хамгийн ахмад хөгжимчин 75 та одоо тийм орс хөгжимчин Лондонгоос ерөөсөө Англи иргэн болсон. Тэгээ хамгийн залуу хөгжимч маань 50 настай тий. Ингээ мундаг бас Минюхний шав гээд. Тэгээ одоо энэ жил Мюнхен хотоос Германаас 2 бас одоо хийлчин төгөлдөр хуурч гээд ингээ авчирч байгаа. Тэгээ миний одоо Монголоос ирж байгаа хүмүүс маань үнэгүй мастер хичээл бас авдаг байхгүй нөгөө нээлттэй. Одоо гоё алтан тэр гадаад үнэлэгддэг тэр хичээлийг үнэгүй авах би тэр багш нарт бас гуйж штэ тий. Тэгээ Монгол хүмүүс их дуртай байдаг. Энэ бол анх удаага биш. Тэгээд Монгол тэд нар бас дуртай өгч байна. Ягаад гэвэл анх удаа жоохон мөнгө төгрөг ярьж исэн улсууд чинь дараа нь ингээд өгөөд ирсэн чинь юу нөгөө 30 минут биш бүр цаг 30 минут 2 цаг гэл одоо ихтэй одоо хийлийн дээр ихтэй аш хүүхдүүд авчирсаад сэтгэл өндөртөө одоо нямсран багш гэдэг ямар гоё юм бэ те ингээд юу н сая багшаа гоё зөвлөгөө авчлаа ямар сайхан хүний зөвлөгөөг бас мэддэг юм шиг мөртлөө үний иргэдээ бид нар тэр мэддэг зөвлөгөөг сэргээж байгаа гэсэн үг байхгүй юу. Түүнээс одоо мэддгүй хүн мэддэг хүнддэг хүнээс юм авч байгаа биш. Дахиад нөгөө нэг бодол яваад байна шүү дээ тий. Тэгэхээр нэгнийгээ хүндлээ гэдэг тэр хүлээж авах тэр гоё ухамсараад бид нар Монгол улсууд жоохон гоё болгочих юм бол гэх. Тэгээ би энэ фестивалаас тэр жоохон юм дээр бас тогтсож байгаа. Тэгээд энэ фестивалд одоо янз янзын хүүхдүүд орж байгаа. Ер нь цаашдаа бас уран зурагч орох магадaltaй тий. Одоо магадгүй Монголын үндэсний гоё жижиг музей үзэсгэлэн ч юм уу ингээд цаашдаа ирээдүйн ингээд над зураг миний зүрх ингээ мессеж өгöd байгаа. Айгүй их мөрөөдлүүд байна шүү дээ. Зөндөө тэгээд бас тэр хөгжимч бид нар бас Монголоос ирж байгаа хүүхдүүд тоглолт хийж өгч байгаа үнэгүй. 2 өдрийн 4 тоглолт хийж байгаа. Өдөр орой. Ээж аав нар тэр гоё тоглолтыг Монголд байхгүй тоглолтыг одоо Испанд очиж үзээ. Ийм гоё би бас юм хийж байгаа гэдэг Монголынхаа одоо сонгодог урлаг зорь одоо дуртай хайртай хүүхдээ ингээ явуулчих болно шүү. Одоо би яг Facebook дээр намайг олоход амархан тий. Тэгээ тэрийг багшаараа дамжуулаад ингээ тийм юмд оролцож одоо тэр испануудын надад ингээ тэр өгч байгаа боломжуудыг Монгол хүүхдүүдийн төлөө хийж байгаа шүү. Тэгээд надтай чөлөөтэй харьцаж болно гэд энэ зүйлээр дамжуулаад хэлчихээ. Тэгээд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Яриа өрнөлөө тий. Тэгээд подкаст маань өндөрлж байна. За тэгээд сая ичтэй одоо энэ Испанд хийж байгаа фестивальд нь за тэгээд ер нь хувийн амьдралд нь амжилт хүсмээр байна. Хамгийн гол нь бас эрүүл энхийг хүсмээр байна тандаа.
маш чухал. Эрүүл байвал бидэс бүгдийг л Тий. Монгол орны. Тэгээд Испанд болдог фестивал маань өөрөө айгүй том талбар юм байна. Би сая л нарийн ширийн яриулж ойлголоо. Тэгээ энд оролцож байгаа сонсогч нар, шавь нар одоо оролцогч нар фестивальд азтай хүмүүс юм байна. Яг тэр мондөг хөгжимчдөөс бас мастер класс авна гэдэг ч бол одоо хүн болгонд заяагаад ах зүйл биш байхгүй. Тий. Тэгээд ийм гоё ажил өрнүүлдэгт чинь танд баярлалаа. Одоо таны шавь нарын өмнөөс баярлалаа гэж хэлье да. Би баярлалаа, маш их баярлалаа. Ойр дээрээс ер нь би жоохон ийм юмнаас одоо хол явдаг болсон. Тий. Магадгүй жоохон бөөр суугаад байгаа мó тий. Ганц надад ч биш тий. Уг нь бол та нар тань шиг юм хүмүүс сайн ярьж л байх хэвээр даанч зам олдохгүй юм да. Гэхдээ би одоо ярихаас илүү элэг бүтээл гэж бодож байгаа. Ярих бол цаг олдно. Эхлээд бүтээчи, тэгээ дараа нь харуулчи тий. Тэгээ дараа нь яг асуувал хариулъя л гэдэг одоо ийм зарчим бас барьдаг болсон. Маш зөв зарчим байна. Маш их баярлалаа. Тэгээд бид хоёртой хамт байж гоё сонирхолтой хөгжмийн тухай, сая их чинь аавын тухай гоё юм сонссон байх гэж найдаж байна. Тэгээд тань дахиад амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн подкаст маань ийхүү өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай найзуудаа.